Яа. Ажил дээр ирэхээр энэ хэдийн нөө шуугдаад. Та нар яагаад эмнэлгийн гадаа шуугдчихад байгаа юм? Явцгаа. Чи юуг нь хараа явчих. Монголынхан газар шороон дээр хаана гიშгэн чамаар заалгах юм уу? Чи юуг нэ? Монголынхан газар шороон дээр хаана гიშгэн чамаар заалгах юм уу? Дахиад хэлээч чи. Монголынхан хаана. Дахиад хэлээч. Хаана. Загаагүй чи энийг дахиад үзэгдэн бивэ. Анне. Таныг хэцүү юм аа. Өглөө ажилдаа ирэхээс л дургүй үргэлж. Би одоо ямар үеийн үрээр энэ мэдрэлийн эвч гэдэг мэрэгжлийг сонгоо. Сайн юм тэнгуүтэн сайн юу байл ядгаа хайчих. Яаж энэ өдрийг варнаа? Орхоо. Ороо. Орхоо. Орооч. Үнэн. Үнэн байна. Орлоо шүү. Орооч чи. Яг үз? Яг ороод ир чи. За сайн байна уу? Сайн байна уу? Өөрөө хинтээ ирээд байна. Энэ өрөөнд өөрөө ч өөр хүн байхгүй гоостэй. Муу энэ. За үзүүлэх гэж байгаа юм дийшээрээ суугаад. Наад юмнуудаа гадаа тавьчаач. Энд чи эмнэлгийн газар шүү дээ. Хулгай далгична. За жанжи минь нана байж. За ишээрээ суугаад. Эмчээ. Би нэг жоохон тайван баймаар байна. За. Та над нэг тайвшруулах юм байвал өгөөч. За. Нэг хувийн дэмдрол нэйл хэрэг байна. Ямар юм аа? Хувийн дөрөнд дэмдрол байвал өгөөч. Үчи тэрүүгээр яах нь вэ? Ой. За чи хүүхээ хараа сонсч. Хувийн дэмдроо дуух юм бол чи газар дээр намунд нь хизээш та гэж иргэж босохгүй. Харин босохгүй дунтмаар байна. Чи яасан муу ярта хараагүй. Ир суу. Нэрээ хэлээд хэний юм? Орчлоо өнөөр онцгой байна. За, орчлонгийн онцгой хэдэн настай? Тэрний насыг би яаж мэдэх вэ? Чиний насыг чи мэдхгүй би мэдэх болж таарж байна уу аа? Намайг орчлонгийн онцгой гэж хэлж байна. Чи нэрээ хэлсэн орчлонгийн онцгойгөө өстэй. Мөнхөө гэдгийг. За, мөнхөгийн овг юм. Сэтгүксийн байвал өгөөч. Сэтгүксийн мөнхөө хэдэн настай? Чи надаас 7 дор юм байна хөөе. Чи насаа хэлээд хэлдэг чи. Гэхдээ би танд зүгээр сэтгүксийн байвал судасны гадуур шахаад өгөөч л гэж штэ. Чи яасан муу ярта хараагүй. Би нэг жоохон тайван баймаар байна. За тий тайвшир. Тайван бай заяа. Би чамд тайвшруулахыг арга заажгүй. Амьсгаа аав гэхээр амьсгаа аав, гаргалаа гэхээр гаргацаа. За, авлаа, гаргацаа. За яаж юм? Ястаа гоё болчихлоо. За, ямар учраас дэмдраад уух гэдэг шалтгаан хэлэн дээ. Амьдрал өстө мууга ардсгар байна. За. Энэ манай сумдны сонь тогтоогүй заншил байдаг байхгүй юу? За. Хот явж байгаа нэгэндээ бүгдээрээ заавал юм загтгий. За. За тэгээд тэр загсан захиас навчрахгүй бүр сумын иргэнээс гасна гэдэг. За. Ядж байгаа 7 хоногт би 3 удаа хоторно. За. Тэгээд нэг захиасанд буламж өгөх гээд байна. За наа чин дэмдрээд уух шалтгаан биш л байна да. Гэхдээ та нэг аангад уунгад чагнаж. За. Надад айх тэрх зовлон байна. За. За та сонс би хот явах хөглөө нөгөө ганцраггонд ордог байхгүй юу? За. Ганцраг ямар мэрэгчлээ вэ? Мэрэгжил ямар юм байх вэ? Аригчин. За, харигчин. Тэгээд баруун хашааны ганцраггоос захиас авч иглээ. Тэгээд бүх юм эхэлдэг байхгүй юу? За. За та нэг гिचээнгүүдээ сонсчих доо. За. За. Ганцраггоо. За. Дүүн хот яваа. Явлаа юу. За ахны мацгнаа. За мэн 10,000 төгрөг. Нэг шил хараа. Нэг шил хараа 3,000. Нэг шил өрөөл. 6,000. За чи тэгэд авгаад мэддэгдүү ойлгож байгаа үү? Тэгээ нэг шил тэргүүн. 9,000. 1000 цаас үл чинь юу ах вэ? Ой юм жижиг шилдэ өрөөл авчих заа юу. За. Хой. Бац. Ахын өрөөсөө ойрд хүн амт над зохиулахаар байжээ. Тэгээд өөрөө чи зогчлоо төхөө. юу ярьж байгаа? Хой. Тэгэл гууж штэ гар зохиулчихлаа. Йоо баярлалаа миний дүү. За авгаад мэддэгдвэ чи ойлгож байгаа биз? Нөгөө загсан дээр шанаа нэмж яваад гардаг байхгүй юу? За хөө. Наа чин дэмдрээд уух шалтгаан биш л байна да. Болоогүй байна. Энэ цаатлын айл нөгөө нэг ануучи имэг гэх байгаа. За. Ануучи имэгэнд ордгийг сонсож байгаарай. Ануучи имэ. Сайн байна уу миний хоо. За. Хүн явах гэдэг нь унаа 30 минут дараа хөдлөө. Захих бав шууд хатгацаа. Миний хоо хот явлаа юу? Тэгдэ. Айлд орж ирсэн хүн байна. Суу миний хоо. За биш үү таймээ. Эмээ хурдхан шиг цай чанаадаг юм уу хөөдөө? Цай зүгээр юухгүй зүгээр усуугаа явчих биш үү таймээ. Оо цай битээд ус чалуугаан. Эмээ газ худаг яваад ирээ миний хоо. Хотгонд сэтгэл бид нар мэдэж байна та. Километр гарна байгаа үү? 30 минутын дараа унаа хөдлөх гэдэг. Та хэд цаг явна гэж бодож байна? Эмээ 20 минут явна. Газ нам. Хөөе ануучи имэ. Ингээд шалтгаахгүй яваад өгдөг байхгүй юу? Нөгөө унаа хүлээгээд байгаа штэ.
Энэ хооронд нөгөө согтууганд хин уран цаг гэж эрдэнэ орж ирдэг. За. Сайн байна уу? Сайн байна. Загсыг мартаагүй үстэй. Юу гэлээ. Харин би нөгөө чамд аягүй олон юм загцсан болохоор өөрөө мартчихад байна л да. Би ч мартаад байна. Тийм ингэн заяа. Энэ гутлан дээр ийм боронзон материалаар юу хийх юм? Хээ хийх юм. Тийм материал заяа. Ийм цэнхэр материал. Энийн гадуур ингэж хээ. За тэгээд микрофон, 2 кассет. Тэгээд энэ сугны товч унтсан байл энд нэг товч аваад ирээ заяа. Тэгээд цагаан товч биш шүү. Энэ өнгөний товч авна шүү дээ. Ойлгосноо. Бөөнд юм юу хэллээ би чамд Цамц гэлөө цүнх гэлөө. тийм. Юу цүнх бөөнднөө. Цамц бөөнднөө. Гутал бөөнднөө. Чи наатаа дуулахгүй ярил та чи. Чи ярьж байгаа л юм шүү дээ миний. За тэгээ өөр чи дэвтэр бөөнднөө. Гуталыг арцмаар бөөндөө даваад ирээрээ тэхөөсэй яваарахоо. Нэг юм мартсан байна нэрээ. Аваарай. Ямар юм аа? Тийм ямар байдгийг. Йоо. Чи наатаа дуулахгүй зүгээр ярил та чи. Йоо. Чамд баяр баясгалыг авчирна. Тэнийг юм уу? Шүдний оцох гэж бүхэл бүтэн концерт тоглож юм байл дээ. За шүдний оос. Минийхөө сууж гин үү? Химэн Та чи юу тоглож шанагод явчих юм бэ? Цай чи нати Чи минийхөө. унаа хүлээгээд гэсэн хурдтай болтой юу? Минийхөө. Монгол хүн чинь яарвал даарна гэдэг. Альва юмд хүлээцтэй хандаж тур минийхөө. За юу? За. Хүү яг ашиг мөхсөг. За энэ дээр заяа төмөрсгийн хадуулаад ингээ эрзээ налгаад битүү тослуудаа тэгээ улгаж хэлгээд авээд иргэнэ. Хин загси. Би яаж мэдх юм бэ? За имээ бошууд унаа хөдөхөд захимаа захиаталтаа хурдлаа. Битгий яар. Имэн хурдхан шиг хоол хийгээд минийхөө. Юу хоол вэ? Хоол үtil бүр хон мах чалгын имэн хурдхан шиг хон гаргаад тэр минийхөө за. Одоо хон гарах гэж байгаа юм уу? Яс минийхөө. Хөө та захимаа захиаталтаа танаас гадна зөндөө хүү юм яах гэдэг. За минийхөө. Захимаа захиаталтаа. Битгий яар минийхөө. Зам захи. Айн замдаа сайн яваарай. Тэр яг захимаа. Хүний газар нэрээ бодож яваарай. За нэрээ бодондоо захимаа захиаталтаа бошуултаа. Захи миний л байна минийхөө. Баяртай минийхөө. Энэ үлэмж үйтэй авгаа ингээд над юу зөгтгөө байхгүй юу? За наачин дэмдрээд уух шалтгаан бас л биш байна. Болоогүй наа та сонс. Нөгөө манай нутгийн хин биш дээ. Чулуун цэцэг гэдэг нэг авгаа биш дээ. Би яаж мэдхүү? Нэрдэж шүү дээ. За. Манай сумг чулуун цэцэг гэдэг нэг авгаа байна. За, чулуун цэцэг юу хийдгүү? Мэргэжил. Мэргэжлээ. Хүүхэд гаргадаг. Юу гэсэн үг вэ? Уу яг нь манай сумын бүх хэрчүүдээс хүүхэдтэйгээ дууссан. За. Одоо хажуутын сум руу орж байгаа. За. За тэрний олон төм бөм хүүхэдэнд над юм захтаггээ боддоо та. За. Сонсч. Чука. За явах гэж байна уу? Бошоо. Юмнуудаа захина. Эхлээд хүүхдүүд юм аа. Өнөө эрдэнэ цааны хүүхдөө. Хүү яа аавтайгаа ясаадах мал ав. Тайлбар минийхөө унаа хөдөлгөж бошоо захимаа захиаталтаа. Надаа юу морилтой баатар. Чихэр тооролт дэвтэр. Чи одоо ирүүс гэж чадахгүй ямар олон эрдэм захтай юм чи. Морилтой баатар гэж ямар байдгийг. Морилтой баатар л мэдгүй юм мангад л хөрлөөгүй юу энэ чарна. Айсан миний хөнөөш. Нөгөө согтуугаан зэргэх үү. Тайлбар. Ахыг унаа хөдөлгөж бошоо захимаа захиаталтаа. Би гой танд аскорбены хүчил захи. Ямар юм? Аскорбены хүчил. Тэргээр яадгийг. Уухаар хил ам наригнад арх хож байгаа юм шиг гоё байд шүү. Чи хүүхдээ хүмүүжүүлээ чи хар багасаа. Чи хүүхдээ болоод хүүхдээ захиатахгүй явчих. Тэгвэл тесэрдэг чихэр захи. Ямар юм аа? Тесэрдэг чихэр. Тэргээр яадгийг. Аман дотор тесрээд агсан тавьж байгаа юм шиг гоё байд шүү. Энэ бүр чи За. чи хүүхдийн захиат ойлгож байна чи. Тэгвэл лимоны хүчил захи. Тэргээр яах нь вэ? Тасарч унаад маргааш шаардахгүй юу? Чи нэг хэдэн хүүхдээ хүмүүжүүлж чадах. За. Айсан миний хөнөөш. Бошоо. За сайн уу цагаана. За нөгөө цэцэг. Юу вэ? Цайруулдаг тас. Ямар юм аа? Цайруулдаг тас. Миний хүү чи одоо мянган цайруулдаг тас зүрхээ цайрахгүй шүү дээ за юу. Судсаар чи хар цус гүйж байгаа мэдв. Тэгвэл цагаан цус авъя. Ямар юм аа? Цагаан цус. Энэ хэдэн метр муу та хүүхдээ хүмүүжүүлдэг чи. За. Аль босны дулаад. За босны яг би чамд юм аа захи. За. Нөгөөдгөөс аваад. Нөгөөдөр чи юу юм? Итгэл. Итгэл гэж юм. Мэдтгүй юм уу? Чөмтрост байгаа юу? Баггүй. Авч итгэл байж дээ. Галахч юу? Халахвч. Тэрнээс надад хэд бодлого аваад ирээ. Аа. За ингээд энэ хэдэн хүүхдүүд нь юу загсан бүгдээрээ холж хутгаад бүр толгоогоо игүүн. Энээс гадна 17 8 айлаар захаас авна. За тэгээд пурланд суугаад готын зүг явна.
хотод очоод тэр машины төгжрэл захын шороо бүх юм булагдаад энэ юмнуудыг бүгдийг цогдуулж авна заа юу. За тэгээд нутаг буцах гад фургон суух гад ирэхээр фургон суулгахгүй. Яаж байгаа юм? Уу яг одоо ийм их ачаад юм чи яаж суулгах вэ? Хэрвээ явах гэж байгаа юм бол дээр гаргаад дээдлийн ачаа дээр скотч тааж байгаа юм чи. За. Тэгээд скотч тул чи 200 км газар салхисраад явах бас хэцүү шүү дээ. За хүүхэ наа чин дэмдрээд уг шалтгаан бас л биш байна да. Бодоогүй. Нутагтаа ирээд энэ юмнууд чи бүгдийг айл тараж гэртээ ч орж чадахгүй. За. За тэгээд бүх айлаар орж тараагаад зодуулаад хараалгат нь хаалгаж явсараад маргааш шөнийн 22 цагт гэртээ хөлтөө тогтож чадахгүй. Арайч баймаа орж ирэнгүүт авга хоол нэртэй жангуунаас нэг аягийг өгчөөд шанд нь сумын төвийн хөлөв рүү бүжгэн давааж явна да. Бүжигээ Сонс. Харж амраа. Юу гэдэг юм бэ болоогүй ачаа. Ичээ. Миний хүүч одоо хэдэн настай вүлээ? Би ч одоо ичиж гинж 35 настай л да. Сайхан нас бай. Эмээ таач нийттэй юм бэ? Эмээ нь 36. Аа? Тэрийг хоёроор үржүүлэхгүй юу? Тийм байлгүй тий юу. Хүшичока. Энэ сумын бүх ирчүүдийн өвгөд чамд байх юм. Ганцхан миний халга нэг юм бодооч. Яава. Ажлыг хөдлөөд ихэлсэн штэ. Ашигу 15 дахь хүүхэд минь гялаа. Би чамаас нэг юм асууя. За. Жойни гэдэг чи одоо ямар утга учиртай нэр юм бэ? Цасан цагаан гэсэн үг ээ. Яава. Би чамаас нэг юм гоё. За. Чи надад хайртай юу? Хайртай. Тэгвэл хоёулаа харьж амрыг тэхүү. Хана. Чи надад хайртай юу? Хайртай. Тэгвэл бүжиглээ. Ээжээ. За ингээд цээжиндээ цус амтагтлаа бүжиглэндээ. За. За тэгээд энэ бүжиг хариугууд тараад харьж амрагдгийн даваан дээр нөгөө загсан цагааснаас чи хүүдэлтэй бөөм бүтлээ бодно. Юу? Сонсчээ. Вош мөгсахаа. Чи юу яаж байгаа юм бэ ууш? Яава. Тав хил элдэж ихэр будаа юу ч бодсон байж тээ. Харин тийм ээ. Будааны хуудасаар чигээр хааштай цуг гэсэн юм шиг нэлж чигээр нь хайцаахгүй. Яах вэ одоо? Юу яа чи дүүнээс очиод одоо будагийн нэг дэш нэлж чигээр нэг дэш салгаа тавьчихсан юу? Чи юу тав хил элдэж Ээ чадна та зүгээр явж ийсэй. Яаж нэ ой чи? Чи одоо юу юм бэ? Ой. Юу байна? Хөөе. Ана уучлаарай. Чи одоо хинбэ? Албаар хөлсөн яадгийг. Хой. Би Мөгсахаа. Чи яаж байгаа юм бэ чи? Тэр хараа ирчэнд ариг өгдөг чи ямар үчтэй? 왜 담배를 치 아이고 그거 авчирахгүй намаа зовдож та мэдж байгаа шүү. Тэгвэл би 왜 зодоо. тавайг яг Хой. очтой. Яаж нэ ой чи? Яа ти ой. Хүй. Хүй. Яа. Хүс. Хотгороо чигэж ал. Яах гэдэг та нар? Манайгаа байгаа шүү аа. Өчгөл ханя. Хоош мөгсахаа. Би чи. Чим одоо аваад баригдсан байх. Манайха бүжиг ёстой юу? Аашаа. Чи яаж байгаа юм? Би чамд юм юм. Чи яаж байгаа юм? Би Тамаа. Бүгэ. Ёо. За энэ надаас үүдэлтэй зодон 3 цаг 33 минут үргэлжлээд. За. Үүрийн 5:47 тарж байгаа юм да. Маргааш нь сумаар дөрөв сохордог дуусаад ингээ. Бүгдээрээ надаас эрүүл мэндийн даатгалын мөнгө нэгтгэх гэж боддоо. За. Би яг галзуурхнаа юм чи. За 50 бай. Ади. Дасгалаа нэг хийгээд чинь. Дасгаага авдаа. Гаргадаа. Авдаа. Бан. Сайн уу? Бан. Байж би уцаар ирж байна. Тэг. Байж нөө. Байж л та чи. Компьютерийн солиорлоо. За, тэг. Баш. Тэжгөө. Гаргалаа. Айгуу юу? Яаж яагаад яас удаан гаргуулж байна? Удаан гаргах тусмал удаан тавьширч юм л да. Ой. Хаан юуг зогслоо? Зодон бичиг мөнгө цаас Окей.
За тэгээд тэр зодон чин тараад өөрийн 5:47 тараад гэртээ нэг хөл дээрээ тогтож чадахгүй юмд орж ирнэ. Ашгүй. За тэгээд орондоо ороод жоохон амс хийж байгаа юм да. Болж дээ. Яг нүдээ наал унтах гэтэл Бас юу вэ? хорд шумуулнууд. Ашгүй чи амрах чинь үгсэн шиг ардзаад л орж ирнэ дээ харин. За. За тэгээд хүний майджуулахгүй хамгийн эмзэг газар очиж хазаад ингээд сүйдээ төвчгэн болоод хувцаа тайлаад хорд шумуулнууд минь цусын минь сорцгоо. Ингу тоглоом хийж байгаа юм шиг бүгдээрээ алга болж байгаа байхгүй юу? Йоо, болж. Тэгээд шумуулнуудыг хөөчөөд яг хамс хийндэ. Нуурын иргэдээ намгүй гівгинт нуурын дотроос 2 матар гараад ирж байна. Матра? Юуг намайг барьж идэх нь шүү. Харагч яриад зогтно гэсэн хүн чи. За. Юуг зогтно? Тэр бол энгийн матар шүү, электроматар. За. Амар хурд өгч байгаа ч. Хариугүй гүчнэ. Зүгтаагалаа. Тэр чи ануу чимээ зам тэглээ. Бүдрээ дунгууд нөгөө матар шиг хурд ирээд бөксөн би тасаалаа ичж байгаа. Йоо. Цаач биерээ зогтно гэд. Зогцороо багад гэртээ ирнэ. За. Гэртээ ирж нөгөө хоттой ханы чинь чон идэж байна. За. Оо хоёр ч ноц юу найрлж шүү. За. Чи хүн байна да. Хөөй хай гэд орилсон. Намайг хүн байна гэж тоож байгаа шинж ялах. Шүд амааж хичээлсэн тэр хоёрд хин бэ? Нэг харахны хоттой хан тэр чигээр бөксөн байх байхгүй. Цээжээр надраа мөлгөөж. Ингээд 2 цаг 23 минут хар дарж байгаа юм дээ. Оо зүуд байсан юм уу хогч нь? Юу матар хаанаас гараад ирдэг үү гэж бодлоо шүү. Чи манай нутагт ямар нэгэн матар байх вэ гэж. Йоо. За наа чинь дэмдрээд авах шалтгаан биш вэ заяа. Жогон тайвшраад. Тэгээд өглөөд нь босоод унтаж амарч чадлагүй дахиад Улаанбаатарын зүг. Би яг гал зүрх нэмчээ. За 50 бай. Би тайвшруулах юм бичиж өгье заяа. Аль нутаг гэлээ? Дондгоо. Хүш. Түрүүний анууч эмээ гэдэг чинь ганц би эмгэн мөн үү? Мөн дөө. Тэр чинь манай нагц байхгүй юу? За би чамаас нэг гоох юм байна. Манай нагцад нэг тайтай авчиад өгөөд би нэг тайтай авсан хантай байг бас нэг оюутны машин авсан байгаа юм аяа суух гэж бодсон. Би хүүхд рүүгээ уцтаад ацруулаад гэх. За гоож шүү болгоомжтой авчигөөрэй. Ano? Ano 집에 татавч гэсэн үү? Нөгөө татныг таны өгсөн оюутны машинаар надад гоцоож гинэсэн үү? Шээ оюутны машин авч өгөөд эмээ юм аяа штэ. Татны машин чинь Багдад, говцсон Багдад тэгээд над багцсан дээр юм зөвхөн ганц зэрэг намайг уурандаа зодсон шүү. Тэгвэл ануу чимээ уурлаа татнаас удаа татны хотолгоо хугамшгаад чи юу яриад байгаа бэ шүү. Тэгээд торхоо бархаа болгоно би орчих ганцаагийн хүүхдэд бүгд тэгээд дээд нь хүн гадуурлаа. тэгээд бүгд сайн бодоод яриад байгаа бэ хөөш. Дэги! Дэги! Ичээсаха. Яач юу болчих ямар юм болчих. Оо яг чамаа дуудаад. Захирал 8 цагаас хуралтай гэсэн. 7 хоног найрлцад өнөөдөр ахаа хурал хийх гэдэг. Тэр яг хөө тэгээд хэнийг ч битгий хоцроогоороо гэсэн. Би одоо мөнх сайхныг хүлээж байгаа тэгээд хамт яваад очие. За ёо. За тэгээд. За. Чи очиж. Ой шар тайлах ганц юм болдоо хоод намайг дуудаарай. За ёо. Ай. Ачтик. Сайн байна уу? Сайн байна уу? Хэн бэ чи? Танай ажлын газрын хүн байна. Би хэн блэ? Мөнх сайхан? Хөө чи алдраа юу? Тий. Сайн байна уу? Сайн байна уу? Юу байна хөөе? Юмгүй дээ. Ямар сонио хүн бэ? Өнөөдөр хэдэн он блэ? 2006 он шүү дээ. Хэдэ? 6. Ямар ч үсэн жил дотроо байгаа юм байна. Хэдэн сарын хэдэн блэ? 10 сарын 4. 10 сарын 4. 15 хоног ариг хуудсан шүү дээ. Дааш тийм бага авгаас улаа явцсан байсан. Уг нэг 14 хоног дотор ирэхэд дэсдэг байхгүй юу? Нэг хоног битрүүлчих жогч. За яадгийн моосоо хөөгнөө саландагч. Хөөш. Тэртээ бас их гомдмор. Яасан? Салгатаа өстөн бүх юм тэр чиг нь хуу хамаа явуулсан байна. Гэрт жоохон ч юм үлдээгүйгүй. Нэг ширхэгч тавилга үлдээгүйгүй шүү дээ. Юу ч үлдээгүйгүй юм уу? Бүгдийг нь аваа явуулсан gooч. Юу аваа явуулсан байна? Ус буслагч аваа явуулсан gooч. Өөр ус услагчийн тавир аваа явуулсан.
Өөр Ус буслагчийн залгуур аваа явуулсан. өөр юу ч үлдээгээгүй юу? Өөр юм байхгүй чи юуг нь үлдээд. Уст нь одоо дөр орсон шүү дээ. Хөөш. Тэр ус буслагчийн чинь манай хорим дээр 2 таг нийлж байгаад авч гисэн юм баггүй юм. Тийм үү? Тий. Хөш. Тэгэхэд баяр магнагийн хоримжтай зэрлэг болсон. Бэлгээр вивнийг буулж алгуулж байна. Эндээс зурагт бэлгэлээ. Тэндээс хөргөж бэлгэлээ. Тэндээс машин бэлгэлээ. Эндээс богоон бэлгэлээ. За богоож байгаагүй. Байгаагүй. Жон гэтрүүлж. Харин тийм ээ. Өш. Хорим дээр миний тараасан юм хэр байна? Агуу. Бүгд баярсан. Тэр үс сюрприз үстэй. Сюрприз. Гой. Тийм л байх хэрэгтэй байхгүй юу? За ингийн. За. Найз гаргалж. Яасан? Найз нь ч авгаатайгаа хэрэлдээд. Тавилгын талын навь дээр мэдв. За. Ус буслагчигаа яд залгуурын навь дээр мэдв. Тэг. Чи намайг гаргалж байгаа. Юу гэж аргалах вэ? Ядгийн нэг хүн идэхээр ноцтойгон шиг шилтгэл шүү мэдв. Чи над гутлан мутлаа яац нэрээ? Гутлаатаа толгоогоо авч яваа нэг юм гэж бод мэдв. За. За баяртай. За бай. За. Оо, өөрөө байхгүй. Энэ 8 цаг цуглагч одоо тэгээ цаг чи хэд болж чинь. Гэртээ айгуул ялгаач. Алт идтэй гівтж байгаа та энэ. Ёп. Өглөө 8 цаг цуглагч бус найдсан. Харин уул нь бүгдээр нээлсэн дарга. Тэгээд гэр гэрээр нь ороод би нэг юу яагаад Чи над ерөөлийн байдлаа товцсон юм. Чи ажил дээр үгүй, ажил хэрэгч бай заа юу. За. Энэ 7 хоног архиуслын байгаа ус чи. Одоо энэ асуудлаа болцоо тань. Ёо тэгээ. Нуул нь утсаар хэлхийг нь хэлсэн. Бүгдээрээ мэдчих юм л та. Миний хэлсэн ярьсан юм та нарт үгүй шүү. Сайн байна уу? Оо, за сайн байцгаана уу? За холбоо. Сайн байна уу? За хорим их сайхан болсон шүү. Би их баяртай байгаа. За. Маш сайхан болсон байна лээ. За баярлалаа. Дарга намайг үнсэж авгаа үнсэж. За. Би бол бас олон хоримд урагдаж байсан. Гэтэ танаа хорим шиг юм сайхан танцгаар нөгөө юм аваад иртээ. Аа за. Ийм сайхан хорим бол ерөөсөө үзээгүй. Танаа хоримн дээр би маш олон хүнтэй танилцлаа. Аха. Тэгээд 7 хоног наригна гэдэг бол одоо бас их сайхан судал да тийм ээ тийм. Аха. За ингээд 7 хоног өнгөрсөн байх шүү. манай компаниас 2 хос гарна гэдэг бол бас манай компани ажил үйлс бас цаашаага өөдрөг дэвших байхаа гэж би бас их бэлгшээж байгаа шүү. За өрөөдөр болгээ. Та ихтэй бас энэ хорвот хамгийн сайн сайхан хүний хүсэн өрөөгөө. Ас жаргалтай сайхан амьдралаа гэж өрөөе. Баярлалаа. Хэд цагтж байгаа та нар? Цаг багтаа цуглах яадаг та нар? Тэр хорин болсон юм байгаа үз. Ажлаа хий заяа одоо. Суу. Энд ороо. Тэр байртаа суу битэн ялуураад та нар гэртээ очно ялуураа. Яаж сална? За тэгэхээр нөхдүүд минь 7 хоногийн ажил алдлаа. Гэхдээ танаа хоримнаас болсон гэж би хэлж байгаа юм биш шүү. Хорим бол их сайхан болсон. Аха. Тэ сайн байна уу даргааж байгаа хоцорчлоо уучлаарай. Гэтэ санаа зовлтгүй одоохон цэвэрлэгээгээ ичнэ. Хөөе шинэ хосууд ээ. Сайхан шиг хорим сайхан болсон. Аль юм аваад. Их баяртай байгаа. Энэ бол ерөөсөө малтгүй сайхан хорим боллоо. Баярлалаа. Хамгийн гол нь та нар нэг нэгэндээ итгэж амьдрах хэрэгтэй. Нэг нэгээ сайхан хүндлэх хэрэгтэй. Тэгжиж амьдрал гэдэг юм чинь их сайхан. Тийм ээ? Амттай. Их хэрчвчтэй. Тийм сайхан хорин болд юм шүү дээ. За. За ингээд өндөр өтгөө сайхан гэр бүл болоорой. Наад бол чи өрөөж мандан бадарч байгаа байгаа. За. Чэт zegтэрч байгаа чи. Чи намайг ирэхээс өмнө шал малыг угаацсан байх хэрэгтэй чиний хариуцлага заа юу. Хариундаа суусгахыг хураа. Дарга та зүгээр үү? Ажил бол ажил, амьдрал бол амьдрал. За. Энийг ялган салах хэрэгтэй. Уушнараа цэглээ. Усаа оруулчих уу? Орол. Хүүе магна. За хорим сайн. Нарвэнта. Битүүн дөргөөгөө та нар зүг. Чи урднаа тусаа тавьж гар. За. Бид нар хуралтай. За тэгэхээр нөхдүүд минь 7 хоногийн ажил алдна гэдэг бол манай компани ашиг орлого буурна гэсэн. Тэгэхээр өнөөдрөөс эхэлж бид нар өндөр ачаалттай ажилланаа. Ер нь гэртээ хонохгүйгээр энд ер нь хонж ажиллана гэж би бодож байгаа. За. Тэгэхээр та бүхэн сэтгэл зүйн сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Би хэн рүү ч утасдаж магадгүй шүү. Хэдэн цагт ч утасдаж мэднэ. Дарга манайх одоо энэ гол нь менежментэн дээр анхаармаар байна. Бус компаниуд болохоор манайхаас дандаа менежментээр илүү байна л да. Тэр ихийг хийх хэрэгтэй. Би тэгээд зүгээр сануулж байгаа юм. Уучлаарай цэглээ орж болох уу? Чи хэдэн цагт ирж байгаа чи?
Харин хоцорчлоо. Захирлаа уучлаарай. Мөнх сайхантай. Эвлэг ороод мөнх сайхантай. Яасан цаач аварт орсон юм хүн зодсон юм уу яасан? Үгүй харин мөнх сайхан харин. Доох тусчиж. Юу? Доох туссан байна харин. Өдөө тэр чинь архины цагаас солиод туснууд болохоос доох тусахааргүй л хүнтэй тий. За хүмүүс иймэрхүү юмар тоглож болдгоо биш үү? Үгүй захирлаа тоглоог үлдээ. Энэ одоо эмч нарын хань одоо энэ ингээд сөрөг гарсан байгаа шүү дээ. Тэгээр яадгийг. Доохтой л гэсэн үг байхгүй юу? Манай компани хамгийн шилдэг менежер. Уул нь доох авахааргүй залуу та. Чи үнэ яриад байна уу? Би хизээ худлаа ярьж ирсэн юм. Ямар аймаар юм бэ? Даяна. Хайрын залуу. За нөхөд минь. Компанид хүнд гар зурчирлаа. Манай компани бол шилдэг компани болсон юм жилээ. Би өөрөө шилдэг бизнесмен болсон. Одоо шилдэг доохтой компани болж бодлоо. Эглэрийн асуудлыг үүдэрж ярих хэрэгтэй. Энэ бол компанийн нэр хүндтэй холбоотой асуудал. Гэр тоогоо хагарч дотроо гэж энийг бид нар өөрсдөө зохицуулах хэрэгтэй. Гадаа шиг ерөөсөө задруулж болохгүй. За. Юу доогч нь нөгөө нэг үнсэлдэж байх гар мар барих талддгүй гэвсэн. Талддгүй. Тэгвэл мөнх сайхныгаа бид нар эндээ сайхан яа хэлтэй чинь. Хамт ажиллая. Заахгүй юм шиг харьцсан сэтгэл санааг нь өргөе. Зөв дарга дэмжиж. Дарга бас нэг юм санд байна. Тэр хүн ч мэдээ сэтгэл санаагаар унж байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ хин нэгэн ч юм уу бүсгүүчүүд нь очиод гэр онд ингээ хоол ундыг хийж өгөөд ингээ маш сэтгэлийн юм болов чи юу? Очоо сайхан сэтгэл санааг нь өргөд байж заа юу. 4 хоног. Тэр эмс охидтой битгий уулзуул тэр хан дээр байгаа нүцгүүхний зургийг авч хай. Тэгээ 4 хоногийн дараа аваад ир заа юу. Бидний бүх асуудыг зохицуулчаа байж. За окей. Яралтай юу. Хайрын залуу. үнэхээр харамсалтай юм. Яна! Уучлаарай нарийн бичиг хозорчлаа. Магнаа. Хорим чинь ястай гоё болсон найз нь дасарсан байдаг шүү. Та нар яагаад ийм уруу дараа байгаа? Дасарч юм байгаа юм уу? Дарга нэг юм ууч хуу яах вэ? Маяглаад очи цаашаа суу. Яаж гаагаад байгаа юм бэ? Нөхдөө. Бидний дотны анд шилдэг менежер мөнх сайхан дархлал хомсдлын хам шинж өвчин туссныг албан ёсоор мэдэгдэж байна. Юу гэсэн бэ? Мөнх сайхан доох тусчихжээ. Яна! Яасан? Яагачгүй. Чи яасан аав чи би зүгээр үү? Яасан? Ой, яасан бэ? Яасан бэ? Дарга минь хамт олон минь би танараас юу нөх? Нөгөө мөнх сайхан бид хоёр чинь аль дээрээс нөгөө үнсэлцээд. Тэгээд. Тэгээ ойлгомжтой юм биш үү? Компани ихний хавьтагч илэрлээ. Чи яаж нөөш? Чамаг би доох авч нарийн бичгээр томилсон уу? Харин тийм. Юу хийж байгаа чи? Тийш үү? Чи ямар санаа зовдгоо чи зовдгоо хүүхэн бэ? Харин тийм. Энэ хар та нарын доох авсан нэг амдаар нь хар та нар. Энэ жигсээ чи нэг жигс. Чи яасан ичдэггүй юм бэ чи? Яста ичдэггүй амт юм биш чи. Ямар баяр бузар хүүхэн бэ чи? Яана. За та нар зүгээр дуугаараа заяа дарга. Би зүгээр яшигтай шүү мэдүү. Яхаар намайг ганцаар ингэ загнаа. Яагаад би ганцаар суух ёстой юм? Чамаг загнахгүй яах чи? Тийш Та зүгээр энэ чи зүгээр нэг надаарч дуусаад байх юм биш шүү харин ч нэг. Дугаа чи. Та нэр яагаад зүгээр битээ миний уурыг хүргээд агараа хэлүүд хийх юм байна шүү дарга за. Дугаа чи. Чи суулта чи цаашаа суулта чи яах гэдэг юм чи? Суугаач. Би доохтойг энэ суулга доохгүй нүдэнд энэ ялгаа суулгацсан байна. Харин Ганцаар доохтой юм уу? Хитээ зүгээр дарга. Юу энэ? Чи дугаа чи. Хамт бас яаш нэр хамт олны нүдэн дээр хийдгүү дарга зүгээр чи хит чи шивнэд хийлчээ. Ингэсэн баггүй юу? La 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 la.
Лалалалала ишэн сууд юм билүү дээ. Энэ одоо юу болж байгаа? Чи саяхан 7 хоногийн өмнө хуримаа хийгээ үсттэй чи өөш. Чам бодож байгаа санаж байгаа юм байна уу? Харь. Аа? Хүчи. Миний ханаа сайн байна уу? Сайн байна уу гэнэ юу? Чи наашри. Чи яах гэдэг юм бэ? Хошоо. Цаашаа суу. Битээ чи. Үгүй. Наач манай авгаш. Нэр тийм л та яв. Магна арайчтай. Чаачтэй чи. Энэ ус яачва? Ади ухаалт юм шиг байна над чи ер нь. Ош ирээдээ суудгаа надад эрүүлүүд нийлээ суудгаа чи яах? Үгүй дарга энэний санд нарай юм шиг байна. Ингээд сууч ивэл Ман авгаа. уучлаарай. Чич намайг уучлаарай тэгвэл яатыг. Yen. Бурхан тэнгэр минь ээ. Чи юу болж байна чи хөөс? Гол чи чи зовх мохын зинда минда юм хүн байна уу? Сандраа. Хөөс та яах вэ? Энэ асуудлыг яах вэ? Би эрүүл мэндийн яамд мэддэггүй чи телевиз хэвлэлээр цацхгүй яамаар байна. Одоо боцсон салсан юм хурдан хэл та нар. Одоо зүгээр төмөр нэгд ойлгомжтой юм чинь гой тоглог ингээд компани сураад байгаад тэгээд Яг цоглог байгаа чи. Одоо яаж урд наслах уу гэдгийг л бодъё доо тий. Захирлаа. Ус урдсан шүү дээ. Чи энийг хардаа. Энэ доохтой хүмүүсийг хардаа. Энэ нийгмийг бузарлагчдыг хар. Одоо энийг яах вэ? Чи гарчаа би хурал хийж. Одоо боцсон салсан юм ярилц одоо яах ёстой юм. Яамаар би бол одоо ойлгохгүй. Сайн байцгаана уу? Сайн. үгүй Чи гарч байгаа шүүш. Би байж юу? чи гараач. Яана. Үе аа. Ус оруулж 50-аад гарахын хооронд галт ирдэг аа. Тэр мөксөг хаана? Гэртээ гівтж байгаа үед. Гэр дүн очих уу? Наманага цоглог шүү. Чи тийж зогс. За. Уучлаарай дарга жоо гоцорчлоо. Чамайг суугийг зогсгосон. За. Муу хар 100-ны манлаа тараагч аа. Чи юу ийстэй мэдэж байна аа? Чи энэ хүмүүсийг хар. Энэ хүмүүс чинь өхөл амьдралын зааг дээр явж байна. Чи мөнх сайхан. Чи заа юу? Чамд ичих нүүр алгав аа. Тэс дурдаг сэтгэл чамд алгав. Чи яаж байгаа? Юу яа? Чи мөн яаж байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ? Наадах нэг болгоод өгөөч. Наадах одоо Зод наадах. Хөгийн. За. Чи авчаад яах вэ? Ишээ яваад нэг үсэн. За яамаар байна? Яах вэ? Одоо харьдаг юм уу? Чамд ичид зовх санаа зовх мох айх майх юм байхгүй юу тийм ээ? Юунаас ичдэг? Аа? Ямар юмнаас ичих үү? Чи ямар зоригтой тараас юм бэ чи хөөш? Ямар зоригтой тараас ич вэ? Миний тарасныг мэдсэн юм. Мэдлгүй яах гэж. Оо зоц. Тэр зоригтой байгаа хөө зүгээр сюрприз өрийгээ тараасан. Яй. Сюрприз. Сюрприз үү тийм ээ? Яг хөөргө сюрприз хийж. Мөнх сайхан. Чи бүрний юу ч удаагүй юм чи тариатай. Чи ичээч хөөе. Чи ичиж амьдр заа юу? Юу чи хөөе? За гэрлээ. Яах гэж чи? Авахтаа ангаатаа авч явчаа чи яагаад байгаа аа? Дарватаа инээгээл аваад ир гэж авсан. Өөчи яана. Чөл. Уцаагаад аваад ир тэгвэл. Бодооч. Үгүй. Буцааж болохгүй тийм ээ? Болдгүй дээ. Яг өгсөн замаар аваа шүү. Аваад ир. Тэгэхээр Юу нэрчүүдээр яав гэсэн эмэгтэйчүүд нь л өгсөн шүү. Авдээ бүгдээс авдээ байгаа үсттэй. чи яах ч үнээр тоглоом хийгээд байгаа юм бэ? Аа хөөш. Яасан юм бэ? Чи хайраас авсан энийг? Би юу? Хэлж. Зах дээрээс. Үгүй зах дээр нэрээ юм байдаг болж байна нэр аа. Энэ ясны худалдаж авах уу тийм ээ?
Зүгээр бөөндөө авчих шүү дээ. Оо чи. Би нэг тийм хортой юм тараагаагүй үстэй тамина. Хоргоо батлаа юм байдаг юм аа? Хоргоо батлаа бүгд ингээ ялгараа зогссон байдаг юм уу чи? Анх хинээс авсан чи? Хинээс авсан чи? Хэл. Одоо тэгэхгүй даач. Хидээч. Хидээч. Хид мэдөө. Хэлч. Сүртэй болох юм дандраа. Ихгүй яа тий. Бити хэлээр гэсэн юм адраа. Тэр хамаагүй чи хэлэх ёстой. Наа чи цаашаа тарах гээд байна. Мэдэх ёстой. Ойлгож байна уу чи? Хээ. Танаа авгаад өгсөн шүү дээ. Дарга. Наашир. Дарга хамгийн түрүүнд зогсчихгүй юу? Таач ер нь юмд мандайлагч байх юм аа. Дарга одоо тэгээд яг юу бодогдож байх юм? Одоо юу бодогдох вэ? Бүгдээр автсан юм чи. Таавас авцсан юм уу? Авуулгүй яд аваагаас авахгүй яах чи? Танаа авгаач уг нь бити хэлээрээ тэгээд өгөөд ирсэн шүү дээ. Ичээр шийдсэн хүн үгүй. За нөхдүүд минь. Одоо хэнийг бүгдээр л автсан байна. Хамгийн гол нь яаж явах удаан амьдрах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Сүртэй ш нэг хортой юм дараа зэв шиг яагаад байгаа та нарыг? Үгүй чи амь цайрцсан гараагүй юу? Чи ах гэдэг. Энэ хүмүүс чинь өхөл амьдралын зааг дээр явж чи. Харин тий. Чи ямар учиртай ямар зоригтой нэг тараас юм бэ чи хэлээд чи аа? Яа зоригсон ямар мэд юм бэ дарга? Хэл чи. Зүгээр сюрприз өрөх гал дараа. Би одоо сюрприз үү юм та? Үгүй ингэсэн ба дарга би бүхний хэлий. Танаа авгаа хориг бид бүсгүйчүүдээ сюрприз өрчиргээд надад хэдэн цаас өгсөн ба. Би тэгээ хямдхны нудаа зах гараад хэдэн чихэр бөөндөө давцсан юм ба. Тэ юу тараас чи? Юу гэж би та нарт бэлэг тараагаа үзтээ хөөгнүүдээ хэлээч. Тараасаа. Яа. Дарга компани ороод ирээ. Баяртай цагтаа. Чихэр мэхрээ ихлээд ярихгүй чи. Үсэ. 3 хоног амраараа заяа. За. Энэ мө алдраг чамайтай юм уу? Хөөе, юу болоод байгаа юм бэ? Хөөе. Талиараад бай. Чамаас болж бүх юм азарчаад байна. Нааштай. Чи яасан ичдгүү бузар амтан бэ? Хоёулаа бодор юм чи явъяах вэ? Гэр дугаар. Харин ч бузар чихэр бол тараагаагүй шүү. Эртөөдөргөө бүгдээрээ гятад чихэр хийж яс сүртэй огноод бай. Дахиад тараандаа тэгвэл яадгийн. Дахиад тараандаа яадгийн. Та нар яадгийн. Манайхан говцоосоо чамчих байсан. Та хурдлаараа гам болохоо үлдээ шүү. Ой, брат. Я тебя просто За. Юм ярьсан. Над нэг юм бодлоо юм аа. Одоо сүүлийн үеэр нь монголчууд нь хоорондоо яг чиг хэрэгтэй гадаад төлөвлөгөө их хэрэгтэй байна уу да монгол хэлний. Гэсэн бодол намайг хэмжигдүүлж явд юм. Яагаад энэ бодол төрөх болсон бэ гэвэл 2-3 хоногийн өмнө утсан нэг захидал ирлээ. Тэнд өгүүлэхдээ UB Mart-д big sale зарлаж фэнүүдтэй супер сюрприз барьж байна. Mobicom-оос мессеж хийлгэж байгаа. Энэ одоо өгүүлбэрийн 90 гаруй хувь гадаад үгнээс бичсэн байгаа. Тэгсэн мөртөө ямар ч монголгүй нэг уншаад ямар ч асуудал байхгүй ойлоо. Сая цагаан сар болоод өнгөрсөн. Тэгээд хүмүүсийн утсанд олон сайхан захидлууд биендээ илгээсэн байгаа л да. Өдрөн одож байгаа өхөр жилдээ сайхан байв уу гэдэг ч юм уу. Миний утас нь болохоор шал өөр тийм захидал ирж байгаа. Тэнд юу гэж бичсэн байх гэхээр
өнгөрч байгаа ков жилдээ nice байсан гэж байгаа. Тэгээ ирж байгаа тайгэр жилдээ happy байгаа гэдэг. Тэгээд нөгөө нэг дааг долонтой, бэрүү өвчнтэй гэдэг олон сайхан бэлэг дэмбэрийн өгнүүд байдаг. Тугаар байх болсон байдаг шүү дээ. Дааг нь бак болоор бэрүү нь боди болоор гэж юм. Одоо би боди бэрүү гарч яах чи гэж хэлдэг тийм ээ. Тэгээ хоорондоо ярихдаа зүгээр сайхан монгол хэлээр ярьж ивэл ямар вэ гэж бодож ирсэн. Тэгээд чи ямар вэ? Гэхдээ буцаас хэлж байгаа юм. Би чамтай нэг монгол хэлний талаар нэг яриадсан та. Тийм. Тэрийг бас хүмүүстэй санаа бодлоо хуваалцаад байж юм л да. Яг зөв л. Ер нь тэгээд хоорондоо ингээд монгол хэлээр ярихгүй ингээд гадаад үгээр ярих юм бол сүүлдээ энэ хэлмэн мартагчих үү? Яг зөв. Тийм ээ. Одоо гудамжинд гарахад бол одоо бүх юмний хаяг гадаад болчихсон байна шүү дээ. Ресторан, бар, ламбар. Энд ч одоо сайхан оноос монгол дээр хэлдэг шүү дээ. Зоогийн газар, уушийн газар, барьцаалын зэдвэрийн газар гэдэг ч юм уу тийм ээ. Одоо бид нар одоо хятадд яваад байгаа юм уу, Солонгост яваад байгаа юм уу, эсвэл Америкт яваад байгаа юм уу нэг юм байлаа. Одоо ресторан нэг юм яг шок чекхан ресторан. Яан ресторан. Үнэхээр учир нь отхон байх нэрээ. Одоо энэ хэлмэн мартагдаж үгүй болох вэ дээ. Тэ? Манай хэл үнэхээр баялаг. Сайхан тэ? Аюулгүй сайхантай юм хэл. Тэгэд энэ маань мартагдаж үгүй болох уу? Өвөр монгол шиг болчихгүй гэж би бас айлж байгаа байхгүй юу? За. За жишээ нь өвөр монголчууд тэ? Одоо үгийн баялаг тийм ядуу юм уу? Одоо хайшаа юм уу? Одоо тэ? Бүсгүүчдийн одоо чүүдийн минь одоо өргөн хэрэгэлдэг. Хөхний даруулга гэж сайхан үг байна. За, гой сонсож байгаа үү? Хөхний даруулга. За, өвөр монголчууд юу гэж юм? Мөрнөөс дэмжигч гинэ. Юу гэсэн юм? Богоно мөрнөөс дэмжиж яваад байгаа юм л да тийм ээ. Гэхдээ тийм ядуу байгаа байхгүй юу? Наач шууд утгаар нь ирж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм. Одоо зургтын удирдлага гэж сайхан үг байна. Алсаас эзэмдэгч гинэ. Юу гэсэн юм бэ? Одоо жишээ нь ихтер нөхөр хоёр удах гал ингэх юм шүү дээ. Ихнэргээ хөөе чи мөрнөөс дэмжихтэй тайлаач гэх юм. Би дэмжигчтэйгаа үнтэй гэх юм тий. Одоо үнээр бас юм ядуу өчнөө бас юм байна. Тий. Одоо манайхаа ярьдаг. Ардын дуучин дууч шуухай гэдэг ямар гоё үг вэ? За тийм юу гэж байна? Ардын чарлаа. Чарлаа гэдэг. Харин тийм ээ. Одоо манайхаа ярьдаг. Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчд. Бүжигчин ямар гоё сонсогдож байна. За тийм юу гэж байна? Ардын дуу бүжгийн чуулгын үсрэнгээ алцганагч чадна. Ямар заваа нэртэй би наас. Үсрээд алцганаа багтай. Тийм заваа багтай гэдэг. Тэ? Одоо мөхөөс зайрмаг гэж сайхан үг байж байна. За тэр юу гэж үсэн мөлж үргэнэ. Юу гин мөлчгөөд байгаа бид нар одоо тэ? Одоо тэ? Юу бэлгэвч гэж сайхан үг байна. За тэр доох эсрэг хамтдаа ихэд найдвар гэдэг. За тэр юу гэж байна? Бачим явдсан байлээ. Би одоо яг ийм сан руу ороод ихтэй бачим явдсан байлээс наймыг авъя гэх юм байна. Үнэхээр ядуу байгаа. Би бас сонсч ирсэн нэг усан сан юу гэж нэрлэдэг л. Усан сан тэгээд одоо бид нар ч усан санд бол чөлөө цаг одоо зүг боловсон өнгөрөөс хилээ сайхан байдаг. Тэг юу гэж байна? Одноор умбалдах газар гинэ. Одноор гогн умбалдаад байгаа маа та тийм ээ. Гар бөмбөгийн тэмцээнийг юу гэдэг л. Арьсан бөмбөг араас нь алгадах хэрэгцээ гинэ. Баач яавтаач. Уран уулгалт гэж сайхан үг байж байна. Хальбрын гатргаа гинэ. Юу гэсэн үг юм бэ? Бийц газар юу гэдэг л. Хамаг юма эдэн дадангуу гаргах хөрөө гэж. Эмэгтэйчүүдийн эмдэг гэж сайхан үг байж байна. Залтай байцаах газар. Амьгүй байцаах гэдэг юм уу яах гэдэг юм. Наач зариг интернет зүгээр харин тийм юм. Үнэхээр юм. Ер нь бид нар хоорондоо ихээр ярьж байгаа сүйдээ хэлний хомс дөрөв нэг юм хүү байдаг юм шүү дээ. Үгүйсэхгүй шүү дээ. Одоо жишээ нь чиний төрсөн өдөр боллоо. Төрсөн өдрийн ядуу одоо найз нөхдөд юм чамд бэлгэлдэг тийм ээ. За тийм төрсөн өдрийн ядууг юу гэж байна? Юу гэж? Насан баярын боо. Гогн хүн нас нэмжил байгаа юм л та. Тэр урдын бүтээгдэхүүн боо өгч байна л та. Тэгэхээр ядуу байгаа байхгүй тийм сууж та. За чиний төрсөн өдөр болж байгаа шүү сая. За сайн байна уу? Сайн байна. За төрсөн өдрийн баярын мэнд үгүй. Баярлалаа. Ямар сайхан ширээдсэн вэ? Хүүе, насан баярын боовч ямар гоё юу? Насан баярын боов идтэй тэгээ хөөхтүүдтэй мөсөн мөжүүр авч өгөөд авгаанараа дагуулдаа салтаа байцаа газар явъя. Ингээд ярих юм яах юм бэ чи? Үнэхээр утгагүй байгаа байхгүй юу? Харин яг үнэ. Бид хэр хэлмэн бас яг энэ хомос барах үед ирэх айж байгаа байхгүй юу? Урчигдэр баха би өвөр Монгол дээр терминаторыг үзэж байгаа. Терминатор. Ядам ядуу орчуулгатай байна. Манай одоо тий одоо бүх телевизийн дуу оруулагч
жүжигчид үнэхээр гайхалтай орчуулдаг. Дэлхийн аль ч орны киног бидний зүрх сэтгэл өөрийн хэл дээр үзэж байгаа юм шиг орчуулж чаддаг. За манайхаа Терминатор орно яах вэ? Орж ирээ Терминатор ингээд гараа өрцгөө. Янз бүрээ тий. За өвөр Монголд Терминатор явж байна. За дуу хөгжмөн янз явж байна. Терминатор ч ороод ингэснэ. Алнаран гараа өрчгөө. Энэ дээр хэн гараа өргөх юм бэ? Аа уутаас гэмээр байна. Үнэхээр ийм байна. Зөв. Чи тэр юмс энэ дээр үзлүүд нэгжсэн байгаа. Яг юм нэгж байна. Надад бас нэг юм бодол байна хаа. Сүүлийн дуунууд дээр яв нарыг гэж юм баг байхгүй ч удаа. Яг зөв. Тэг ямар сайхан яв нарыг гэдэг юм байсан юм тийм ээ. Тэг би бүгдийг хийж байгаа юм шиг. Зүгээр зарим нэг дуунууд дээр. Чин би чамд нэг дуу сонсгох гэж. За. Дуу чин дэлгэр мөрөн олон сайхан дуугаар төмдөрсөн сайхан дуу чинь тийм ээ. За нэг дуун дээр нэг одоо яруу найргийн холбоодыг алдаатай шууд сонсоход их эвгүй сонсогдохоор тийм буруу зүг хэлсэн тийм өгнөд байдаг байхгүй юу? За чи ямар дуугаа сонсчих. За. Гэр дүнгийн татуулсан гэргийн зандам бүсгүй чимэндээ гიშгсэн газартаа цэцэг өргөдсөн гизэгтэй зандам тэнгэрийн бүсгүй Баярлалаа. За энэ дуу аялгау маш сайхан байна. Сайхан. За би түрүү хэлсэн шүү дээ. Чи үгийг ихлээр сонс. Гид дүрэн гэгээ татуулсан гэж байна. За энэ яг яруу нарыг уянгийн хайлт гээд байдаг. Гэхдээ энэ шууд утгаараа сонсох юм бол харанхуу гэр баахан чийдэн зоц өгөө орж иж байгаа байхгүй юу? Тэр нэг ас чаричаа тийм ээ. Ингижч нэг гэрэлдэг. За хоёрдугаар тэгвэл сүнс байж нэг гэрэлдэг. За бараг сүнс номх юм байна. За. За энэ яг хоёр дахь мөрийг сонсъё. Гэрги зандан бүсгүй. Гэрги гэдэг чинь хүний ихнэр. Тэгсэн мөртлөө зандан. Яатсан авгаар. Тэгээд зандан гэдэг үг чинь эрэгтэй хүн дээр хэрэгэлдэг болохоос эмэгтэй хүнд хэрэгэлдэг биш. Эмэгтэй хүнийг бид нэр арай өөр сайхнаар хэлдэг тийм ээ. За зандан гэдэг ийм хүнийг хэлнэ. Чи наашаа зандан бандэ. За энийг гэрги болох гэдэг нь дуундар. За тэгээ гурав дахь мөрийг сонсъё. Гიშгсэн газартаа цэцэг ургуулна. Яа. Өрөөсөн хөлийнхөө уланд бордоотой өрөөсөд нь усалгаатай. За тэгэхээр бордоод усгаад ингээд ургаад. Хаан гიშгэн ингээ ургаад байна ингээд. Мөн үү? Хамгийн сүүлд нь гизэгтэй зандан тэнгэрийн бүсгүй гэж байгаа байхгүй юу? Газрын хүн биш тэнгэрээр гэдэг. Тэгдэггүй яа тийм. Энэ гიშгсэн газартаа цэцэг ургуулад яаж газар байх юм тогтохгүй. Тэгээд нар сараар аргатуулна гэж хэлж байгаа. Аав ээж ах トゥ амрах садны хин жаргадаад нэмэргүй. Нар сарыг л ачихгүй тайшрахгүй нь шүү дээ. Тийм ээ? Тэгдэггүй яа. За ингээд гэрги хэрэгтэй. Тийм. Зандан хэрэгтэй хүн хэлдэг. Тэгэхээр ийм саарам хүүстэй хүн дөрөсөн дөө. Тэр саарам мэлхтэй тэнгэрээр нисээд байдаг. Тэгэхээр ийм дууны баатар нэг ийм хүн болоод байгаа. Чи наашраа энийг үл гизэгтэй зандан бүсгөөс хэрж байна. Тийм ээ? Бид бараг анзаардгүй мөн. Яг анзаарахгүй дагаад дуулаад байд юм байна. Одоо энэ чи бараг тийм зандан шуулсан мууми төрөөсөн дуу юм шиг байна. Тэгж ойлгож бод. Одоо эстрадын дуу гэхгүй зохиолын нуун дээр бас өчнө олон юм байна. За. За одоо манай гавья төвшин төвс ах юм дуусна дуу байдаг. Чи сонслоо. Яасан сайхан дууш. Заавал ингэж хийж байгаа сэгсгэрээр нь дуу шаардлагатай байдаг. Нэр үтийдээ шүү дээ. Сэгсгээр гэж. Өөрөөр хин сэгсгэр юм бол чи дуун тэгж хэлэх шаардлагагүй шүү дээ. Тэгвэл чампаалт тодорхойг нь угаач гартаа чи. Эсвэл яруу найрагч нь ээж сэгсгэрч байсан юм дээ. Энэ өрөөсөө бас ойлгохгүй байна. Зөв байна. За би чам дараагийн дуу сонсгоод гэж. За. Дуу чи BX. Мос болон хөлдөж биуруу харин сэтгэл зас болон цацгаа сүндэс тагсан
Баярлалаа. За, бүжиг гайхалтай. Гайхалтай. Аялгуул сайхан байна. Үгэн дээр далтаа гараад байна. За, эхний мөрийг сонсъё. Билбэн туссан шүүдэр мөс болон хөлбөж байгаа. Тэр одоо ямар агуу хүүдэн цэцэг вэ? Эсвэл өвөл цэцэг ургасан байна, эсвэл 100 хүүдэн цэцэг ургасан байна. Тэгээд ус тусангуудаа очоо хөлчдөг. Бараг тэнд жижиг хөргөч байд юм шүү. За. Эсвэл бага урын хөргөчнөд орно байж байгаа. За, ингээд хоёр дахь мөрийг шийдээд орохоор тэр мөс маань цасуулаад зарцж байгаа. Мөс зарцж байгаа юм уу? Байгалийн онц ноцтой үзэгдэж байна. Тэгэлгүй яах юм бэ? Мөс зарцж байгаа юм чи. Шингэний хамгийн хатуу төлөвлөл мөс хаашгаараа ус болдог гэхэл цасуул зарцахгүй шүү дээ. За, наагч зарцаа. За, та тэгэнгүүт 3 дахь мөрн судас тагсан цус минь цэв хүйтэн болчоод гэдэг байна. Энэ амьд хүний тухай дуулахгүй байгаа байхгүй юу? Тийм шүү. Яаж амьд вэ? Тэгсэн мөртөө тэр хөлдөө цус чинь өнө суцаар нь гөөхгүй. Судас тагсан цус мэн гэж хажуугаар нь тугаад байгаа шүү. Тийм байгаа. Тэгээд сүүдийнхээ мөрдөө орохоор тэр хүүдэн цус чи явсаар зүрх рүү ороод цасуулаад шуурна гинэ. Энэ одоо ямар агуулгатай дуу вэ? Бас л тийм моментээр өссөн дуу юм биш үү наад чи? Йоо, би бас бодоод байгаа байхгүй юу? Эсвэл захиалсан хүн тийм царай муутай авгаатай юм уу? Тэ яруу найрагч тийм царай муутай авгаатай юм уу? Ууч нь тийм үү? Би нэгөөс ойлгосонгүй. Амар тийм царай муутай авгаатай өрөөсөн дуу байна дээ. За. Одоо циркийн Гатанбаатар гэдэг залуу жүжигчин дуусан байдаг. Чи сонсдоо? Цэцэг ичэн хон чамайгаа яцаа авгаатай юм. Хүн биш цэцэг ичээд байж царай байсан. Одоо тий баяр ёслоор ингээд цэцэг үгүй л доо. Тэгээ дөрөв цэцэг ингээ аваад харснаа. Ичээд цэцэг царайнаас чи. Гэтэл хүний хань юм гэсэндээ бас магтаад байна да. Хөөрхөн чамайгаа гэдэг байхгүй юу? Энэ чи магтан гэдэг үг байхгүй юу? Бас нэг юм дуу байдаг шүү дээ. Аягийн чинээ биш алгын чинээ жаахан чулуу нэг гүр болдог. Тийм гүр болдог шүү дээ. Тийм. За яг гүр болдог жижиг алгатай үйл дээ. Тэгээд өөрийнхөө алгатай жижигхэн чулуу зүрлүүлээ битсэн байж болно. За. Гэтэл хүн бүхний алга харилцсан адилгүй. Тийм шүү дээ. Жишээ нь оргил болдын алга биш нэг тав биш юм байгаа шүү дээ. Тийм шүү. Энийг тэгээд жижигхэн чулуу хөө. Юу гэж. Одоо оргил бол жишээ нь ингээ хоёр талтай юм хайрын тав барьцсан юм шиг явдаг тийм. Тэгээд наач зүрлийн алдаа гарсан байгаа. Тийм байх. Бас нэг стратен дуучин бүсгүй байсан. Хин мэдээ видеогоос очиж Минжин сор гэдэг бүсгүй байна. За. Тэр бүсгүй дуусан дуу би ойлгосонгүй. Хань ижил одоо тийм нөхөртөө зориулсан юм шиг байна. За. Нүцгэн байхыг минь битгий хараарай гэнэ. Энэ яатсан би хаатай хүүхэн юм. Би ямар нэгэн согог байна. За. Эсвэл биеэрээ дөрөв өстэй хүүхэн үү? Эсвэл нэг гөхтэй эсвэл гурван гөхтэй. Ямар нэгэн согог байгаа байхгүй юу? Минжин сор гэснээс санаанд нэг дуу ороод ирлээ тийм. Минжин сорын дуун дээр тэгэж өгөөдгий. Өсгийн юм хээ цэцгэн дээр үлдэх гэж. Яа. Өсгийн дээрс гайхалтай гүнзгий хийдэг. Тийм ээ. Цэцгэн дээр бэлэр гişгтэй хийн үлдлээ. Хинийхэн Минжин сорын. Одоо Минжин сорын хөдөлгөөн явуулж хайгаад болох нь шүү дээ. Оо энэ хийн энэ байна энэ. Иш явсан байж тэгээд. Бас наад дуун дээр ч үгүй Минжин сорын юу дээ? Унган чэйжиг минь битгий надаарай гинэ. За. Энэ одоо гүүнээс төлцөө хүүхэн юм аа. Би гайхаад байгаа юм. Ээж нь гүүн аав нь азраг байж таарай тийм. Ингээд нэг явдаг хүү юм уу бидгүй би. Энэ ярьдаг шүү дээ. Бас ягтлоод ингээд хэлдэг шүү дээ. Дууг бас ингээд одоо чинь содир хүн зориулсан дуу гэдэг юм тийм ээ. Оо дүүл нийлэн хараа гэдэг гэдэг. Янз бүрээр хэлдэг шүү дээ. Тэр ер нь одоо яруу найраг дээр бас анхаарах хэрэгтэй болов уу? Харин тийм яг үнээр үнэ. Тийм. Надад бас нэг юм бодлоо ихо. Би саяхан Улаанбаатарт байгаа миний хамгаа кино үзлээ. За манай алтан ихний логсон. Гандмад байгаа тийм. За тэгсэн чи тэр кинон дээр бас алдаа байна шүү. За яасан. За ингэж байгаа. Аав тээвэрт 3 сар явчихж байгаа. За тийм. Дамд бодлоо ба. Тийм. За тэгэнгүүтээ хүүтэйгээ гэртээ хоёр хнаа нэг уулздаг хэсэг буцаж яриа санаж байна. Санд байх. 3 сарын дараа уулзсан. Тийм 3 сарын дараа уулзсан шүү дээ. Яг санаж байна. Хүүхд нь өөрийнх нь биш юм билий. Юу гэсэн үг? Та би чамд тайлбарлах гэж заяа. За чи аав шүү. За 3 сар уулзаагүй эцэг бүр хоёр уулзах гэж шүү. За ороод ирлээ. Би аава. Гүн чи шууд ингэж бүгд ичнэсэ. Тийм шүү. Кинон дээр ингэж ирэхгүй байна. За чи дуудаа. Би
Энэ хооронд бодоод шүү дээ. Миний хав биш дээ очихгүй болбоо. Надад л тэгж ажиглав. Яг таач зөв юм байна. Тэр амнес дээр уушгинэ гэдэг чинь би дахиад нэг кинонд гоё яриад. Алтуу өргөөгд алтуу гурав гардаг нэг кино шүү дээ. Тий. Хин билээ нэр нь? Ярва, Ямба, Сүмбэ. Ядж ягаад гуруула гомбоо нэ. За ингэж байгаа. Тэр Сүмбэгээ баг дуу нэрдэн ард руу явуулчих байгаа. Тэгээ буцалтааны хөгжний дэрдэг санаж байна уу? Нөгөө сохроо хинтэй юу? Тий. Тий. Та чи сохрооны санаж байна уу? Саналгүй яах вэ? Нэг жаргаж байна. Тат санаж байна. За ямар ч соёл киног харчаа. Охин минь наашаа яв. Эчи марны төвөргөн сонсогдож байна уу та? Бац сүмбэрч явна уу та? Сүмбэ. Мэргэн ардын үгийг сонсоо. Зайны ханин зүүн галт нь хөрвөл хараа орно гэсэн. Чи хараа. Чи харж Доктор харж Тэнгэр минь. Сүмбэ. Сүмбрушка. Чи миний заяаны хан юм бэ? Эцэг би сүмбэтэй гэрэлтэй байлаа. Нэг ийм л хүмүүсгүй хүүхний тухай өгүүлээд байгаа юм. Эч өдний 17-8 жил энэ муу чухал хөдөлж явж байгаа хүн болгосон шүү дээ. Тэгэнгүүт хараа ороод харахгүй хараад хаяа явж байгаа байхгүй юу? Эжиг аваа явж бодноо тийш дээ. Охин минь ихийн санаа үрдэн үрийн санаа сүмбэт байв. Канон дээр юм үг байхгүй яа. Түнтэй хэлцээ байгаа чи. Байхгүй үгэлчээ. Ийм юм бодоод байгаа харин. Өш. Одоо энэ нүдний эмдэгний хэрэг байна юу? Яасан. Сүмбээр хараа ороод явчих юм чи. Тэгвэл тэгж ойлгож болох юм. Багслыг би чамд ингэ ярьсан юм аа. За энэ Солонгос кино гэж нэг яа үүлийн үүр. Үнхээр нэр там. Арай л олаа ихтэй бурхан минь яа. Наад чи яагаад ийм удаад болгож хийдий чи мэдгүй. Хөө. За миний дууснаар бол ингэж байгаа. Солонгос эмэгтэйчүүд ер нь гол төлөв гэртээ хүүхдээ хараад ажил төрөл хийдэг юм тийм. Гэрээ гаж хийгээ байж тийм. Тэгтэл нөхөр нь өндөр цалинтай, усаас хангам цайтай тийм ээ. Ингээд гэртээ байж байгаа тэр авгаанаар байгаад тэд нар зовж хийсдэг кино гэж байгаа энэ олон ихтэй кино гэж байгаа. Тэгээд нэг хүн дээр ертөнцийн бүх зовлон аваач тавиад нөгөө ангийн ногтуулах гэдэг нь сунгаал байна. Гэхдээ тэр гол дүрийн хүн бол нэг арай л их зовлон үүрж байгаа маань чааваасаа. Тийм. Арай л их зовлон. Дараад ном уншуулдаг байгаа. Баг тийм. Одоо жишээ хийж байгаа. За өөрөө их баяа айлын үг байгаа байхгүй юу? Эмдэх төрж байгаа юм. За солигч нөө ядуу айлын үгтэй солигч. За нөгөө баяа айлын үг чинь солигч юм. Ядуу дүгээр явж гинэ. За энэ 30-аад анги явна. Заваач гинэ. Яваа. За тоо нүдүүс нөхшиглүүл. За яваад. За тэгж ягаад нэг 90 цэл хүрч байгаа ба. За нэг охин юм уу нэг бүсгүүтэй танилцж байгаа. За хоёулаа машинтай зугаалж явж байгаад аваарч орж байгаа. За нэг нь сохорчноо. За сохроод нэг 20 анги явнаа. Бодсон сүмбэ байсан бол хараа оруулчмаар байгаа байхгүй. За тийм байхгүй ч. Тэгээд яваад. За тэгж ягаад арай хийж хараа орлоо. Тэгэнгүүт цусны өвчтэй болчихноо. Нөгөө ч цусны өвчтэй. За ингээд тэр нь эдгэрдэг юм бол ингээд ухаан санаа нь орж гарнаа. ертөнцийн бүх зовлон гүйж дуусаад насны бүхсэд нэг хүнтэй сунгад дүүтэйгээ сууж байгаа байхгүй юу? Ерөөсөө ойлгомжтой яг юм байна. Бүх кинон хоорондоо адилхан. Манай бүх телевизээр гарч байгаа байхгүй тий. Одоо тэгээд ингэж ер нь дэлхийн киногод ингээд ингэж ойлгож болно гэж байгаа. За нэг ч газар болохгүй нисээд хэлэх юм бол хятад кино. За тодорхой. Нэг цом доногдохгүй гүгээлэх юм бол Америк кино. За нэг хүн нэлээд түүнийг зодоолох юм бол Солонгос кино. Тэгээд нэлээд түүнийг хүнийг зодоолох юм бол Монгол кино гэж байна. Наач гайхалтай юм. Зүгээр би ярих юм бол их олон юм байна. Надаас ч олон юм байна. За тэгээ бодол санаагаа хуваалцсан баярлалаа. Яасан. Орж хуцаа өмсдөө. За ажил баярлалаа. Баярлалаа. Бас Монгол хэлнийхээ талаар ярьж байгаа жаа хатуур байж авч та бүхэн өршөөнс хэлнэт. Чихний чимэг болсон аялгаур сайхан Монгол хэл юм. Соо бэмбэр чимэг гэж үгүйсэн байна.
бид энэ хэлээр хоорондоо ярьж, энэ хэлээр ертөнцийн юм сүлжгэлтэй танилцж, энэ хэлээр тэрийн албыг залгуулж байгаа. Би зүгээр гадаад хэл сурахыг үгүйсгэж байгаа юм биш. Сурах ёстой. Маш сайн сурах ёстой. А гэхдээ тэр улс гүрэнд нь очоод тэр хүмүүстэй ярихдаа гадаадаар яриа л та. Монголчууд хоорондоо яагаад монголоор яриад болохгүй нэ? Бид нар их хилээ түүх соёлоо хайрлахгүй харин улсууд бидний өвөг дэвтс уламтлан үлдээсэн том соёлыг манай ямаа гэж ЮНЕСКО давж бүртгүүлээд патентыг авсан байна. Хөми морин хор. Энэ бол яалч байхгүй бидний өвөг дэвтс үлдээсэн том соёл. Бид энийг л алдахад хүрээд байна. Тэгээд энэ түүх соёл хилээ хайрлах ёстой. Тэрний тулд эхлээд монгол хүн монголтойгоо хоорондоо монголоор ярьж эндээс эхлэх юм бол гэж би бодоод та бүхнийг монголоор яриач гэж уриалмаар байна.